За өдрийн мэндэ. За би одоо аяллахаа мэргэжлэгний бараг төгсгөлийн хамгийн сүүлийнхээ маргааш нөгөөдөр оруулаад тэгээд дуусгах гэж байна. Гэхдээ би өнөөдөр та нарт машинаар аялах тухай арай жоохон дэлгэрэнгүй ярьж өгье. Яагаад гэвэл би сая энэ тойрон аялал хийгээд явж байхад Монголоос хүмүүс онгоцоор ирчээд тэгээд юундаа юунаас Европын холбооноос машин хүсдөө тэгээд одоо машинаар явдаг аялал айгүйх дэлгэрч байгаа гэж надад хүн хэлсэн л дээ. Тэгээд би бодохдоо ер нь бол машинаар ингээд аялал хийж яхад ямар асуудлууд их тулгардаг вэ гэдгийг хэлье. Яагаад гэвэл бид нар манай гэр бүлийнхэн ер нь машинаар аялал их явдаг. Ер нь хөлөнд нь хий орцсон гэмээр юм уу те. Тэгэхээр би өнөөдөр энэ Женевийн нуурыг тойроод машинаар явж явах хоорондоо та нар машинаар явхад ер нь ямар асуудлууд их тулгардаг вэ гэдгийг хэлье. Тэгэхээр Европын холбооны улсуудаар ингээд машинаар явж байхад нэг их тийм амар хэцүү юм бол ерөөсөй байхгүй шүү дээ. Би түрүүний бичлэгүүдээр хэлсэн тийм гол нь нөгөө машины замын төлбөр тэгээд хамгийн их асуудалтай юм машин тавьдаг газар. За тэгээ мэдээж хил ус. Тэгээ улс орон болгон өөрийн хэлтэй. Жишээлбэл одоо Венгерт явж байхад венгер хэлнээс өөр хэлээр ярих ер нь их дургүй юм шиг санагдсан. Гэх мэтчлэнгээр. За мэдээж хол замд явхад бэлтгэл аягүй шаардлагатай. Бэлтгэл гэхээр бидний нургуулгаар айгүй хөвдөн. За ялангуяа хоёулаа машин барьдаггүй, нэг нь л машин барьдаг бол мэдээж машин барьж байгаа хүн маань их ядарна. Тэгээд их зам сайн хол явхад хүмүүс ер нь ингээд унтах гад байдаг. Тийм учраас аль болохоор нойроо сайн бодолцох хэрэгтэй. Аль болохоор ер нь жоохон нойроо хөрмээр л бол ерөөсөө байгаа газараа унтах хэрэгтэй. Тэгээд мэдээж хэрэг суудлаа ардаа нуруундаа тавих юмнууд хүзүүндээ хийх юмнууд гээл тий. Одоо би аль болохоор ингээд тухтай эвтэйхэн явахаар бодолцож явна. За мэдээж хэрэг жолооч унтуулахгүй нь хажуу талд нь би гээд ингээд ярьдаг хүмүүс явж байгаа тий. Ярьж одоо унтуулахгүй гээд. За тэгээд Европын орнуудад мэдээж хэрэг улс орны хот болгон өөр гэсэн онцлогтой өөр гэсэн дүрм журамтай. Тийм болохоор тэрийн урьдчил заавалжгүй юун дээр интернетээ сайн олж харж унших хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим орнуудын одоо жишээлбэл Швейцарын хууль дүрм бол бус орнуудын хууль дүрмнээс нэлээд хатуу чанга байсан тийм. За тэрэн дээр нэлээд сайн бодолцох хэрэгтэй. За ингээд бид нэр энэ удаагийнхаараа ерөөсөө Женевийн нуурыг тойрчээд ирээгээд явсан. Ерөөсөө ямар ч зориг байхгүй. Ерөөсөө Женевээс гараад нуурын бүтэн тойрол нөгөө талаас нь орж ирэх гэсэн ингээд зориг тавиад явсан байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг замдаа яг нөгөө нэг интернетээс хайгаад яг ийм газрыг үзэх юм бэ те энэ их зүгээр юм бэ гэснүүдийг ганц нэгийг сонгоол тэгэл ингээд замаараа явсан баг. Юуны Швейцарын хотууд болохоор ерөөсөө хот болох нь өөр гэсэн жоохон өөрмөгц онцлог нуттай юм байлээ. Тэгээд ерөнхийдөө баг байдаг. За одоо ингээд бид нэг энэ тэр тэнд харагдаж байгаа цамхаг руу явж байгаа юм. За энэ цамхаг дээр очихоос өмнө энэ музей юм байлээ. Тэр юуны Швейцарын цэргийн музей. За одоо нөгөө машин тавих газар. Ингээд паркур кафе үсгтэй байгаа мөртлөө ингээ юу ч байхгүй заяа. Одоо ингээл нэг хүн явж байгаа. Тэгээ ингээд хүн явж хагаад энэ тавьж болох уу болно. Мөнгө төлдөг газар нь хаана вэ? Мэдхгүй. Тэгээ ингээд нэг Францаар яриад байгаа. Нөгөөдгийг бид нар сайн ойлгохгүй. Тийм болохоор энэ дээр одоо жишээлбэл манай хүүхэд интернет зэрэгээс хайгаад яасан гэвэл ингээд машина зүгээр тавьчаад явчих юм бол 45-аас 90 франкаар торгодсон байлээ. Тэгсэнд орвол тэр музей рүү нэг нь гүйж чоод тий. Тэгээ кассан дээр нь бид нар танаа музейг үзэх гэж байгаамаа гэд хэлэнгүүт нэг юм цагтаа бичиг өгнө. Цагны ингээд зурагтаа. Тэр бичгийг авчираад машиныхаа уртлын толон дээр тавьчаад тэгээд цаашаага энэ музейг үзэх гэж явна. Тэгэхгүй бол тэр бичиг байхгүй бол торгуулдаг. Гэх мэтлэнгээр нөгөө байгаа газар болгондоо ийм өөрийн гэсэн дүрмтэй. Одоо тэр ингээ хоёр машин тавьсан байна тий. Тэгээ шилэн дээрээ кассан дээр нь очиод үнгүй аваад тэрийг шилэн дээр нь тавина. Тэгээд нэг хүн тэр нөгөө бичиг нь байна уу юу гэд шалгаад яваад идэм бил. Тэгэхээр заавалжгүй ямар нэгэн газрын машин тавих газар дөрмийн эхэлж уншина гэсэн. За энэ ингээд энэ нуурын ирэг дээр байгаа музей. Тэгээ энэ музей нь болохоор нөгөө Швейцарын одоо цэргийн одоо манайхаар бол хорогдох байрч гэдэг юм үү те тиймэрхүү юм ингээд доод талдаа байд юм билэ. Яг музей дотор нь ороход бол 15 франк нэг хүний. Тэгэхээр бас хөөрхөн үнэтэй. За жуулчид маш ихтэй юм билэ. Тэгэхээр бас нөгөө ингээд жоохон хүлээлт айгүй үүссэн.
ингээд зогсож нэлээд жоох удаан хүлээж чаддаг шээ. Ордог ийм журамтай хуримтай юм байлээ. Тийм болохоор бас цагаан сайн бодолцоороо. За уус бол үнэхээр гоё тунгалаг. Энэ юу Женевийн нуур бол үнэхээр тунгалаг юм билээ. Тэр дээд талаараа ингээд айгүй өндөр юугаар ингээд гүүр тавьсан. Тэрүүгээр машин явжсэн надад айгүй сонирхолтой санагдсан. За тэр цаа талд харагдаж байгаагаас усан онгоцсон он дээр одоо нөгөө нэг нуур тойр хаялал хийд юм билээ. Усан онгоцсон дээр нь суугаад. Бид нар бол мэдээж усан онгоц мосон дээр нь суугаагүй. Тэгээд тэр машинтай одоо нөгөө юунууд жуулчид ирээд тэгээд одоо билет авдаг л байхaltaа бид нар тэр мэрийг үнэхээр сонирхоогүй шүү. Тэгээд усан онгоцон дээр суугаад ингээд далайн юу энэ нуурын эргээр зугаалд юм байна лээ. За хятадууд маш их байсан. Айгүй их байсан. Бүр 2-3 машинаар ирцээг бид нэрийг ирж яхад тэднэр бол тэр юун дээр суугаад ингээд цаашаагаа явж байгаа харагдана лээ. За бид нар болохоор энэ зөвхөн музейгээр ороод тэгэл энэ хавийн гоё зургийг аваад тэгээд цаашаагаа явсан ба. За энэ одоо ингээд бид нар цаашаагаа ерөөсөө л нуураад агаал зарим хүнд бол мэдээж уйдгартай байж магадгүй л дээ тийм. Тэгтээ ингээд зүгээр ингээд нуураад агаал яваад ахлаар. Тэгээд энэ музейнээс цаашаагаа бид нар тэр Монтхо гэд одоо бид тэр Франц хэлээр нь мэдхгүй ч гэж магтгүй шүү тийм. Монтхо гэд тэр хот руу цаашаагаа бид нэр ингээд явсан байгаа. За одоо тэр усан онгоц харагдаж байна тий. Тэр усан онгоцсон суугаад цаашаа гавд юм бэл. Ингээд бид нэр одоо тэр хот руу явж байгаа замдаа. Би түрүүчийн бичлэгүүдийг хөгжимтэй тавьсан чи хүмүүс та ингээд зам тайлбарлаж өгөөч гэгээд ганц нэг хүн надад чат бичсэн байлээ. За одоо ингээд бид нар тэр Монтхо гэсэн байхад гэхдээ та нар тэрийг хараараа. Энэ хот руу ингээд ирж байгаа. За энэ хот болохоор надад ингээд ийм сэтгэл төрсөн. Яг л нэг ийм далайн эргийн хот юм шиг тий. Ерөөс яг ингээд далайн эргэл одоо энэ мод зоодын тарьсан модоос энэ хараад байгаа. Яг л нэг ингээд далайн эрэг дээр амарж байгаа, амрах гад очиход нэг ийм амралтын хотнууд байдаг шүү дээ тий. Яг тэр юм шиг санагдсан. Бусад хотуудаас ингээд шал өөр нэг ийм яг л одоо ингээд энэ ингээд далайн юм шиг тий. Ингээд далайн эрэг дээр эрг нь байгаа юм шиг. Тэгтэл цаа талдаа нөгөө Альпийн нуруутай. Тэгээ энэ дээр бид нар энэ хотод яг нөгөө интернетээс харсан чинь Чарльз Чаплины музей байдаг гэсэн. Үнэхээр тэрийг бид нар олоогүй. Ягаад гэвэл ингээд бид нар чинь нөгөө цаашаагаа явах хэрэгтэй. Нэг өдөртөө өглөөнөөс гараад орой хүртэл амжихын тулд цаашаагаа явах хэрэгтэйсэн тий. Тийм учраас тэрийг хайгаагүй. Тэр бол миний бас буруу болсон байж магадгүй. За ингээд энд нөгөө алдартай дуучны хөшөө үзчихэд тэгээд цаашаа бид нар хөдөлсөн байна. За энэ хотын одоо онцлог нь болохдоо зэрэг айгүйх одоо нөгөө казино тэгэл зочд буудал ерөөсөө л ингээд цэвэр амрагчдад зориулсан ийм хот байна лээ. Тэгээд яг ингээд эргээд агаад айгүй хөөрхөн ийм жижигхэн байшингууд айгүй олон ингээд нэг харахаар нэг хөөрхөн нэгдүүтэй үлгэрийн юм шиг тий нэг үлгэрийн юм шиг юм жижигхэн байшингууд тэгээд ерөөсөө доод энэ байшингуудын доод тал нь тэрчгээрээ мэдээж ресторан, кафе тэгээд янз бүрийн юм төрөл бүрийн ургамлууд янз бүрийн цэцэг, жимс гэд ингээд энэ миний харахаар бүр айгүй хөөрхөн би бүр хараа цогсоод байсан ингээд энэ хийцэн айгүй хөөрхөн тэгээд дандаа зочд буудал. Тэгэхээр энэ хотыг би ойлгохдоо ерөөсөө л амралтын хот юм байна гэж бодсон. Ингээд дундуур нь ингээд гол урсдаг, уулын ус урсдаг. Айгүй цэвэрхэн, маш их хүүтэй юм байлээ тий. Ус нь уулаас нас урсж байгаа болохоор тэр байлгүй. Ингээд ерөөсөө л бүхэл байшингуудыг ингээд харсан чи дандаа л юу гэж бичсэн бэлээ. Тэ зочд буудал гэл ингээд бичсэн. Тэгэхээр энэ ойлгохдоо энэ хот бол ерөөсөө цэвэр амралтын хот юм болоо да гэд бодсон. Тэгээд ер нь Швейцарын ингээ хотуудаар явж байхад ерөөсөө л надад хамгийн их таалагдсан юм л тайван амгалан байдал. Ерөөсөө ингээл нэг тийм нэг бүр нэг стол нэрээ нэг амьдрал нь шуугангүй ингээл амарцсан юм шиг. За нөгөө алдартай хөшүүн дээр Фредди Меркуригийн өшөөг үзчихэд бид нар цаашаа явсан баа. За энд жуулчид их учраас бас бичлэг хийхэд аягүй төвхтэй байсан. Ягаад гэвэл ингээд нөгөө нэгэндээ саад болоо тий бас нэг хөргөн 10 минут хөнгөө болохыг хүлээж иж ингээд биччихээ цаашаа явсан баа. За одоо бид нар эндээс цаашаага Лузана гэд хот руу явна. Тэгээд энэ явж явах хоорондоо би
хаана амьдрах вэ? Ер нь Европын холбооны улсуудаар машинтай явж байхад хаана амьдрах вэ? За бид нар энэ удаадаа мэдээж найз зэдээ ирсэн байгаа тий. Ер нь бол Европын холбооны улсуудаар явж байхад бид нар гол төлөв байр хөсөлдөг, айлын байр хөсөлдөг. Зочид буудал хостелоос юугаараа давуу талтай байдгүй гэвэл нэгдүгээр өөр ингэсэн угаалгын өрөөтэй, хоёрдугаарт нөгөө ус услагагч, хөргөгч, угаалгын машин гэд бүх юм нь байдаг тийм учраас бид нар нэгэнтээ машинаар явж байгаа юм чинь машин дотроо машины хөргөгч аваад тавьчдیں۔ Тэгээд баахан нөгөө юунууд мөснүүд хийгээд тэгээд машин дотроо бас сэнэглээд яваад идэг тийм хөргөгч аваад тавьчдаг. Тэгээд ер нь альч Европын хотуудад очисон супермаркетаас нь өөрсдийнхөө замдаа идэх юмнуудыг хөөрхөн бацаагаад тэгээд хөргөчөндөө хийгээд тэгээд дараагийн хот хүртэл явдаг гэсэн үг. За хаана хоол иддэг вэ? Ихэнхдээ энэ юунуудын нөгөө замд амралтын юунууд зогсоолууд байдаг штеп тийм ээ. Тэр амралтын зогсоол дээр хөргөчлөөс хамаг хоолнуудаа гаргаж авч ягаад сайхан бэлтжээд идээд явцдаг тий. Тэгэхгүй бол одоо нөгөө зүүн Европын орнууд бол харьцангуй хямд, баруун Европ руу чинь нэлээх үнэтэй. Тэр тусмаа энэ Швейцарын одоо ресторан юунууд бол айгүй үнэтэй. Тийм болохоор мэдээж тэд нар л орно гэж байхгүй зүгээр яг хот болгонд нэг өөрийнх нь нөгөө алдартай хоолноос нэг болвол амсч үсчээд явдаг. Жишээлбэл өнгөрж явж байхдаа өнгөрийн гүйл хаашаа гэдэг ч гэдэг юм уу те. Тэгээд болвол тэгээд явдаг. Гэтэ ер нь бол ихэнхдээ өөрсдийнхөө хоолтой явд юм аа. Дараагийнх нь нэг юм мөнгө. Мөнгө ингээд нөгөө энэ ингээ хотуудын хооронд заримдаа шалгалттай байдаг, заримдаа шалгалтгүй. Тэгээд хэрвээ шалгалт таарах юм бол бас нөгөө шалгаж байгаа хүнээс айгүйх шалтгаалдаг. За ялангуяа эмэгтэй хүмүүс бол нэлээ хатуу. Тэд нар юу гэж хэлдэг вэ? Заавалчгүй бэлэн мөнгө харуулахыг шаарддаг зарим. Тэгээ карттай байлж гэсэн бэлэн мөнгө үзүүлэхийг шаарддаг. Тийм болохоор аль болохоор хүн болгон тэ төрөвчөндөө бас нэг жоохон бэлэн мөнгнүүд ойролцоогоор ямар оронд одоо нэг өдрийн одоо хэдэн евро хэрэглэх вэ? Евро ч юм уу эсвэл одоо жишээлбэл Польшид нэг өдөр 300 злоттой байх ёстой гэж тооцдог. Тэгэхээр 300 злоттой таарсан евро ч юм уу доллароо төрөвчөндөө бэлнээр байлгаж авахгүй бол бас олон юм яриад идэм байлээ шүү. Бэлэн мөнгө харуул гэх тээ. За тэгээ гол асуудаг юм нь зорилго. Тэгээ хаашаа ямар зорилготой явж байгаа, юу үзэх гэж байгаа, яах гэж байгаа, хаана хоноглох уу, хэдэн төвөртөө явж байгаа уу гэсэн тий. Бид нар болохтаа зэрэг за бид нар ингээд Италийн Милан хотод орчоод буцаж ирнэ. Бид нар бол одоо юу гэдэг нь те Швейцарт ийм айлд амьдарч байгаа гэд ингээд тэрийг хэлнэ гэсэн үг. Тэгээ зорилгоо тодорхойлж чадахгүй бол айгүй төвхтэй. Аль болохоор машинаасаа гүйж гарч одоо сандарч мандарч ерөөсөө болохгүй. Аль болохоор нэг хуулаараа бол машин дотор 50 амгалан суун. Тэр чинь багажийг чи онгойлох нь юмнууд чи онг чинь үзэн харна. Тэр хооронд аль болохоор 50 да бид нар тийм орны тийм газрыг үзэхгээ явж байна. Би тэнд байрлана. Бидний мөнгө ин байна гэд ингээд 50 амгалан тайлбарлаад явдаг. Тэгэхгүй бол одоо сандарч гүгэл гарч гүгээд ах юм бол бас тэд нар чинь олон юм ярина. За тийм болохоор ер нь аль болохоор одоо ингээд ийм шалгалтнаас айлгүйгээр яг зорилгоо зөв хэлээд ингээд цаашаагаа явдсан шүү. За дараагийн нэг анхаарах юмнууд нь мэдээж хэрэг янз бүрийн хориотой янз бүрийн юмнууд машин дотор байлгаж олохгүй шүү дээ тий. Тэрийг хам бол өөрснөө мэднээс. За одоо ингээд бид нар цаашаага энэ Лузано хот руу явж байгаа. Лузано хот болохоор миний бодлоор ингээд өгсөөлээсэн. Айгу өндөрлөг өргөө өгсөд их дээр гардыг байлээ. Тэгээд тэр харин нөгөө нэг таалагдсан юм игэл тэр дээд талаас нь одоо нөгөө нуурлуугаан Альпийн нуруу энэ чинь гоё ингээд бүтнээр харагддаг юм байлээ. Тэндээс ингээд бууж агаад тэ нэг зогсоол дээр машина тавьчаад бууж агаад тэгээд 6 ингээд авал айгүй зүгээр. Тэгээ бидний гол юу баримтлагдаг юмнууд ямар нэгэн хотын төв рүү бид нөгөө чиглэлээ тавьчаад тэгэл төвийнх нь ойролцоо газар доогоорох ч юм уу юунд машина мөнгөний төлөөд 1 цаг юм уу 2 цаг гэж тавьчаад тэгээд явган явцдаг. За эсвэл бүр одоо том хотуудад болохтаа зэрэг бид нэр 2 цагаар машина тавьчаад 2-3 цагаар ч юм уу те эсвэл нөгөө нэг машин тавьдаг буудалтай айлын байр хөсчгөр айгүй зүгээр идэг. Тэгээд машин тавьдаг буудалтай юута зогсоолтой айлын байр хөсөлчөд машина тэндээ орхичоод тэгээд тухайн хотоо үзэхдээ нөгөө нэг өдрийн билет авчдаг. Жишээлбэл метроны нэг өдрийн билет гэдэг маань юу гэвэл метро бүх одоо нөгөө нэг юунд унаанд
үнгүй нөгөө билетээр явчихдаг. Метронд, троллейбус, трамвай, автобус бүгдөөрэнд нь явдаг тийм аппликейшнийг нээж агаад тэгээ аппликейшнээр нь тийм нэг өдрийнх нь билетийг авчаад тэгээд явах юм бол хамаагүй хямд тусдаг. Машинаар ингээд том хот руу явахаар нэгдүгээр түгжирл айгүй ихтэй, хоёрдугаар машины зогсоол олдохгүй, цаг айгүй барна. Тэгсэнд орол машина хонох газраа сайхан тавьчаад цаашаагаа энэ автобусныхаа билетийг аваад тэгээд цаашаагаа энэ хотоор нь ингээд алхавал хамаагүй гоё. За ингээд энэ Лузана гэж бид нэр хотод явж байгаа. За битүүч уйлчид юм бэлээ. Би түрүү хэлсэнтэй үнэн айгүй өндөр. Тэгээд айгүй гоё цэвэрхэн их гоё хот байна лээ. За одоо ингээд бид нар энэ бол миний сүүлчийн баг бичлэг. Одоо нэг Берний тухай нэг жоохон бичлэг байна. Ягаад гэвэл бид нар буцахтаа нөгөө цөөрийнхөр орсон замнаасаа өөр газраар явсан. Тэгээд өөр газраар явсан чи Берн гэд хотын хажуугаар Швейцарын нийслэл. Тэгээд хажуугаар нь явж байгаа юм чи орохгүй болохгүй үстэй тий. Тэгээд тэр хотоор орж цаашаа гэрлүүгөө явсан байна. Ер нь бол ингээд унаатай явж байхад жоохон тийм шунал хөдлөөд байдаг тий. Энэ хотыг чи хажуугаар нь өнгөрөх гэж байгаа юм чи ороод өнгөрөж гэдэг юм. Эсвэл одоо жишээлбэл Женев орчлоо. Женевс чинь цаашаа Франц руу гарахад айгүй ойрох юм биш гэдэг юм. Милан руу 300 км юм биш үү? Нэгэнтээ энэ ойр ирсэн юм чи дараа нь Милан ирэх гэсэн дөрөв үзчихэд явж гэдэг юм уу те. Ингээд одоо жишээлбэл бид нар буцах замд бөөрн баг зам дээр юм биш үү? Тэр бөөрний чи үзчихэд явчих бөөрн хотоор ордог ч юм уу те. Ингээд одоо нэг аяллаа. Уг нь бол Женев явах гэсэн хүмүүс чи нэг аяллаа ингээд зөндөө олон юмнууд зүгээр ядаж нэг төвийг үзчихэд тэгээд цаашаа явчихдаг. Гэтэ ер нь бол ингээд бүгдийг ингээд нэг удаа хэд хот үзэхэд зүгээр. За бүгдэнд нь баярлалаа. Ингээд баяртай.